нийслэлийн төсөв санхүү одоо нийслэлийн өмчийн одоо компаниуд тий энэ юу хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд хөрөнгө оруулалттай холбоотой одоо мэдээллийг сонсож байна. Ер нь бол энэ ямар шиг төвшөнд яаж явж байна, хуулийн дагуу нийцэл нь ямар байна гэдгийг одоо сонсох ийм сонсгол хийх гэж байгаа тий. Тэгэхээр одоо эхнээсээ сая мэдээллүүд өгөгдөж байна. Нийслэлийн албан тушаалтнууд сая ирж бас тодорхой танилцуулгууд хийлээ. За одоо бол яг нөгөө шинжээчид бас ажлынхаа явцыг танилцуулж байна. Одоо дүгнэлт нь бол хараахан болоогүй байна. Яг ерөнхийдөө зах зугаас нь мэдээлэхэд бол яг нөгөө мега төслүүдийн талаар танилцуулж байна тий. Одоо нэг л жишээ дуртахад метроны төсөл гээд одоо маш дээр үесэл яригдсан. Тэгээ миний санаж байгаагаар бол хоёр ч удаа тэзүүн хийгдээд тэгээ хоёул одоо хүчингүй болж ийн гэж юм те. Тэр тэзүү гэдэг чинь аяга өндөр үнэтэй өртөгтэй байдаг. Тэгээ сая бол бас дахиад тэзүү хийсэн байна. Одоо үндсэндээ бол метро барих гэж метрогоо барьдгүй мөртлөө нөө барилтгаасаа таахалцсан гэдэг шиг ингээл тэзүүл хийгээд идэг нэг юм болчих үедээ сая санаа зовоод бас хэллээ. За бусад төслүүдийн талаар бас нэлээд асуулаа явц байдлыг нь. За мөн одоо нөгөө бордюр гэдэг алдарт те. Тэгээд энэ замтай холбоотой төсвийн ер нь бол хэдэн хувийн энэ бордюр эзлээд идэм бэ зэрэг асуултыг асуухад бол яг ер нь бол 1-3% эзэлдэг гэж байна. Тэр одоо 100 тэрбум төгрөг тавьсан байвал те. Одоо нэг 10-аас 30 тэрбумыг энэ бордюрт явдаг байх нь шүү дээ. Гэх мэтийн одоохондоо тийм зүйлүүд байна. Тэгээ яг сая шинжээчдийн танилцуулж байгаагаа сонсоход бол ер нь бол жишээлбэл жил 4 удаа тодтгол хийсэн байна. Тэгээ магадгүй тодтгол хийх чинь бас тусгай шаардлагатай. Тэр шаардлагаа яг хангагдсан үед нь хийсэн байх үгүй байна уу энтрийг нь одоо яг нарийн ингээд ярьж байна. За өөрөөр бол жишээлбэл онцгойлон энэ төсөв нь бол нэмэгдсэн зүйлүүдийг бас онцгойлж хэлж байна. Тэрний юу гэвэл одоо бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ энтер бол маш ихээр өссөн гэж бүр онцолж хэлж байна. Тэгээд энэний цаана яг юу вэ гэд та бүхэн санаж байгаа бол 2025 оны төсвийн үеэр те бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгийн ягард юу вэ гэдэг чи хэдийн их наядаараа тавигдсан байсан. Тэрийн шиг л бас нийслэлээр ийм тоо явдаг юм байна. Гэхдээ ард нь яг юу байгааг бол одоохондоо мэдэхгүй байна. За мэдээж энэ орлого талаас нь харахад бол нөгөө замын одоо хураамж те зам ашиглалтын төлбөрийн орлого бол 100 хэдэн хувиар нэмэгдсэн байна. Аргагүй энэ чинь нөгөө татвар хураамжийн дүн нэмэгдээд 25 оноос ингээд явж байгаа учраас тийм. Тэр ерөнхийдөө бол одоо энэ орон нутгийн өмчтөд нийслэлийн өмчт компаниудын талаар маш их сонсох хэрэгтэй байна. Яг тэгвэл энэ орон нутгийн өмчт компаниуд яг юу илэрхийлж байна те үйл ажиллагаа нь ямар явагдаж байна гэдэг чинь маш чухал сонин асуулт. Дээрээс нь ХХК байгуулж байгаа сураг байсан. Одоо хязгаарлагдмал хариуцлагатай компани одоо төр ингээ байгуулаа явдаг нь ямар учиртай бол гэж би бол бас гайхаад байгаа. Тэрийг бол бас тодруулна гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо явц бол иймэрхүү л. Тэгэхээр мэдээж энэ бол анх юунаас үүдэлтэй вэ гэвэл нөгөө 2.3 их наядаар туулын хурдны зам барихтай холбоотой эхэлсэн асуудал ер нь энэ нийслэл гэдэг чинь ван тусалсан биш үү? Энэ одоо ямар юм ер нь явагдаад байна гэдгийг л тэндээс үүдэлтэйгээр олон нийт бол их сонирхож ирсэн. Тэгээ яг ер нь бол тэр 2.3 их наядаар өнөөдөр 30 км зам барих нь яг өнөөдрийн нийслэлчүүдийн тулгамцсан асуудал мөн үү? Яг одоо төгжрлийг бууруулна гэж байгаа зорилгоо хангаж чадж байгаа мó гэдэг асуултаас анх үүдсэн. За дээрээс нь энэ нөгөө усан байгууламж гэдэг утгаараа байгаль орчинтой холбоотой тэр асуудал шаардлагуудыг нь бас хангаж байгаа мó гэдгээс л энэ үүдэлтэйгээр энэ асуудлууд эхлээд ер нь ямар шиг байна гэд явж байгаа. Ийм л асуудал юм. Тэгээд ерөнхийдөө дараагийн 7 хоногт яг сонсголын эцсийн одоо дүгнэлт хийх өдөр бол нэлээд олон асуудлууд бол бас тодорхой болох байх гэж